За надаа энэ хоёр их тодорхой асуулт байгаа. Ингээр сайд манай их хурлын байнгын хорооны тогтоол 24-12 сарын 18-нд гарсан гэдэг чинь одоо 25-12 сар ингээд. Тэгээ энэ бид нэр хэрэгжилт яриад байгаа. Энэ дээр ийм их олон заалт талдаа нөгөө эрүүдийн шүлд тулгах хүнлэг ус хэрцгий хандхаас ангид хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар бид нар улсын хурал дээр их том сонсгол явуулаад тэгээ тэрний дараа ер нь одоо энэ болохгүй байгаа юм байна да. Энийг өөрчлөгээд ингээ яриад байнгын хорооны тогтоол гарсан байна. Энэ засгийн газарт юу гэж хэлсэн гэхээр эрүүл шүлд тулгах хэмт хэргийг хараа тусаар мөрдийн шалгадаг бие даасан тогтолцоо бүрдүүлж 25 оны хаврын чуулганы хугацаанд хууль зүйн байнгын хороонд танилцуулах гэсэн энэ танилцуулагдаагүй. Ер нь тэгээд түрүүн хингэлж сайн зэрэг шүү. Одоо ингээд гэрийн даалгавраа хийгээгүй хүүхдийг яадгийн. Харин тий одоо яадгийн. Одоо хэдүүлээ нэг юм бүх юм ажилдаггүй байгууллага шиг суугаад баймиргүй шүү дээ. Дараа нь юм байгаа. Албан бүргээ гүйцэтгэх явцдаа иргэдийг эрүүдийн шүүсэн хүнлэг ус гэрцхий хандсан хүний эрхийг зөрчсөн албан тушаалтны талаарх мэдээллийн сан үүсгэх замаар. Гэхдээ ядаж энэнийхээ санг үүсгэсэн юм уу? Албан тушаал томилогдоход зайлшгүй харгал зүйцэх нөхцөл байхаар төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжинд арга одоо хууль өөрчлөлт оруулъя гэсэн байхгүй. За одоо энэ манай байнгын хороонд 38 иргэн яваад байгаа. Эрүүл шүүл тулгах хэмт хэрэг хохирогч болсон. Тэгээ тэрэнд одоо сэтгэл зүй, эрүүл мэнд, эд хөрөнгийн тусламж үйлчлүүлэх нөхөн төлбөр олгох талаар бас юм хий гэсэн энэ маань бас байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт өгөөд гэж ер нь тэгээд байна шүү дээ. Энэ ус төрийн ажил би ингээд энэ төр засагт ажиллаж байгаа. Хүсэл зориг гэж нэг юм байвал ажил явдгийг. Хүсэл зориг байхгүй бол ер нь тэгэл ажил явахгүй л дээ. Явахгүй. Тэгэхээр ийм асуудал бас нэг хариулт өгөөд гэж одоо бид нар баах юм болж байгаа хууль баталгуу тэр чи хэрэгжихгүй шүү дээ. Энэ хоёр дээр та энэ хоёр сая та бид нар одоо бүгд ороод баталсан. Одоо нөгөө нэг хавцас тэргийнх нь хүрээнд асуудал шийдэж цагаатах нь эсвэл буцаахгүй гэсэн чи одоо ингээл байхгүй. Одоо ингээд бид нар ер нь хууль батлахын хэрэг байгаа мó? Одоо би өөр тэндэж эргэлж гисэн. Хоёр дахь нь прокурорын дэрэгдэх мөрдөн бидний үед нэг 9 гишүүн санаачлаад алга болгоод устгацсан. Одоо хэдэн жил ярьж байна. Би 1 жилийн тайлангийн тухай хэрэг одоо 10 хэдэн жил юу ч хийхгүй. Хийнэ. Нэг юм хийн. Тогтолцоо ярьж шүү. 3 дахь нь газар чагнаа тагнаад байдаг юм а янзлаад мөрдөн байцаах нэг юм а нэгтгэе. Энэ бол бүр нохоод долоос юм шиг байгаа. Хүсэл зөрөг байхгүй учраас. Би тэгж ойлгож байна. Энэ хоёр сайда та нэг одоо та саяхны хууль зүйн сайд учраас бас хэлж байгаа. Тэр хэрэг эрхлэх гэхгүй. Та нэг бас нэг зангилаан дээр очсон хүн бай. Алтай гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгээ би сайн зураг гişүүдээ сал нэг нэг юм жижигүрийн нэг юм үхэнц хэдүүлээ нэг хагас хугас нойром гэсэн байдалтай нэг юм яриа л. Тэгээ ямар ч одоо юм дайчин давшингуу арга хэмжээ авсан шийдсэн юм байхгүй. Ядаж шийдэд батлаад гаргацсан хүлж хэрэгжих болохоор одоо яах юм бэ? Тэгээ одоо энэ та нар тэр орондоо олзлолд булаалддаг, орондоо унтах цаг олзлолд булаалдаж, хөнжилд орох цаг хөнөөлд булаалдах яг энэ ажлаа хиймээр байна шүү дээ. Хинч гарч ирсэн, хэмбугаанч гарч ирсэн юм нь явж яадаг. 10 хэдэн жил ажилласангүй би сүүлийн 3 асуудлаас нэг хариулт авчих. Энэ ард иргэд сонсог. Яга хийдгүй юм ажлыг. За, их хөргшөний микрофоныг өгье. За алтай гишүүн эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн комиссийн тайлантай холбоотойгоор мөн сонсголтой холбоотойгоор гарсан одоо улсын хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар асууж байна. Мөн энэ хүрээнд эрүүдэн шүүхсэнтэй холбоотой хэргийг хараад тусаар мөрдөн шалгах бие даасан алба буюу прокурорын мөрдөн байцах албыг буцааж байгуулахтай холбоотой заалтын талаар асууж байна. За энийг бол миний хувьд анх энэ бие даасан мөрдөх албыг байгуулах санал боловсруулах чиглэлийг 23 оны 7 сард улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга байх үедээ засгийн газарт чиглэл болгосон тогтоол гаргажсэн. За 23 оны 10 сард энэ асуудлаар мөн одоо ажлын хэсэг гаргаж ирсэн. За би 7 сар хууль зүйн сайдаар ажиллаад сонгуул болоод энэ ажлаа хийж дуусгаж амжаагүй. Сая 25 оны 10 сард хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдоод
би ажлын хэсэг гаргасан. Ямар ажлын хэсэг гаргасан бэ гэхээр прокурорын байгууллагын тухай хуулийн шинжсэн хариулга. Прокурорын мөрдөн шинээр байгуулах асуудал. Энтэй холбоотой эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг нэлээд хязгаарлагдмал хүрээнд байгуулж хуулийн төслүүдийг бэлэн болгосон. Би ер нь ил тод хэлжсэн. Сая чуулганы завсарлагын хугацаанд орон нутагт томилтоор ажиллах үедээ прокурорын мөрдөнгийн асуудлыг би хаврын чуулганд өргөн барина гэж хэлж ирсэн. Тэгэхээр хуулийн төслүүдийг бэлэн болгосон байна. Гэхдээ энд нэг зарчмын өөрчлөлт байна. Өмнөх Хонголын хаан болж ирсэн Дорлогжов гэж хүн прокурорын мөрдөнг бизнесийг дээрэмдэх хэрэгсэл болгож ирсэн. Дуртай хэрэгээ харьяаллын бус хэрэгүүдийг тэр мөрдөн байцаах албан дээр татаж авч хүмүүсийг хорд согддог, дээрэмддэг гэдэг асуудал яригдчихсэн. Тэр тордон гамболд гэж нөхөр яриад идэв үстэ 4 сая доллараар би дээрэмдүүлсэн гэдэг. Тэгээ нэг хурал дээр алтан уяг гэж ерөнхий сайдыг огцруулахад ахыг нь барьцаалж агаад янз бүр болцсон гэж ярьдаг үстэ. Тийм учраас буцааж мангас дахиад амьлуулж болохгүй гэдэг хүрээнд нэлээд улс уртаа бас судалгаа хийсэн. За ингээ хэргийн харьяаллын хувьд мөрдөн шалах одоо үйл ажиллагааны хувьд бол их тийм онцлог байдлаар хуулийн төслийг боловсруулсан. Дурын хэргийг биш. Хууль хяналтын буюу бусад мөрдөх албадаас гүйцэтгэж гүйцэтгэх ажлын хууль тогтоом зөрчих. Эрүүд нь шүүж байгаа. Тэр хуульчийн одоо тэр үйл ажиллагаа хэрэг мөрдөхтэй гаргаж байгаа алдаа завхарл байна уу? Авилга байна уу? Тэр хэрэгүүдийг тусдаа шалгадаг ийм прокурорын дэргэд бие даасан мөрдөх алба байгуулах ийм хуулийн төслийг бол одоо шинэ хууль зүйн сайдын ширээн дээр байгаа гэдгийг би хэлье. Яг цаашаа яах вэ гэдэг одоо хууль зүйн сайд хариулах хэрэгтэй байна.